Юу. За өнөөдрийнхөө бичлэгээр iPhone гар утсан дээр хэрхэн зураг нуух тухай орууллаа. За тэгэхээр хамгийн ихний энгийн арга болохоор фотос руу орлоо. За тэнгуүтээ нуух зураг сонгоод hide гэдэг сонголт руу hide дээр нарч hide-а даалаа. Нүдний зурагтай hide photo дээр нарлаа. За тэгээ ухарж оръё. За альбом руу оронгууд хамгийн доор нь hide гэдэг сонголт байх хэрэгтэй альбом. Хэрвээ байхгүй юм бол settings дээрээ идэвхжүүлнэ гэсэн үг. Settings руу орлоо. Хамгийн доор нь photos гэж байгаа. Тийш орлоо. Hide альбом гэдгийг идэвхжүүлээрэй. За бутаж ороо харангууд hide гэдэг юм нэгдсэн байна те. Ийш орлоо. Саний нуусан зураг байна гэсэн үг. За тэгэхээр энийг яаж нуух юм гэхээр бутаж ороо settings руу ороод hide альбом гэдгийг идэхгүй болгочих. За бутаж орлоо. Бүүм саний hide гэсэн альбом алга болсон. Маш нэгэнгээр ингэж нуучих болно. За хоёрдугаар нь болохоор за фотос руугаа ороод за нуух зураг сонгоод copy хийснийхаа дараагаар нөөц рүү орлоо. За шинэ нөөц нээгээд аашига paste хийлээ. Баруун дээр нь 3-1 цэгэн зураг байгаа. Энэ дээр дарлаа. Lock гэдэг сонголтыг сонгороо. Сонгоод код нэхнэ. За энэ гурван дээр нь ойлгож код оруулах. Жишээ нь ASD гэдэг юм уу те. ASD гэж 3 сонгоод 3 удаа татж оруулна гэсэн үг. За хийсэн дараа окей. За тэнгууд цоошны зураг гарч иж чад. За boom nice. Ингээд код хийж чаа гэсэн үг. За ухарлаа. Бутаж орох гэлээ код нэхлээ. Nice. Тэгэхээр саний код оруулаад орчихно гэсэн үг. Тэгэхээр ийшээгээ зураг байна уу, өөр юу байна уу, хүссэн юм оруулаад гол нь кодыг мэдээж орно гэсэн үг. Nice. Хэрвээ миний бичлэгийг таалагдсан бол лайк, share, subscribe, комент бичих мартав. За баярлалаа. Дараагийн бичлэг уулзлаа.